даруй байдлаар суралцгая. Даруй сэтгэл бол аливааг сурахын төлөөх хамгийн чухал сэтгэлгээ юм. Даруй байдлаар өөрийгөө дорд болговол хинэн ч бай аливаа зүйлсээс суралцж чаддаг. Гэвч бардамнал бол сонсохоос илүү ярихад дурлуулдаг. Бардам хүн бол ямар нэгэн зүйлийг насан туршид сурч боловсрсон хүний урдаас ч мөнөх зүйлийн тухай өөрийнхөө мэддэг жаахан зүйлсээс нь ярих дуртай байдаг. Бардамнал бол эсрэг талын хүнд ярих боломжийг олголгүй, харилцан яриаг өөрөө удирдах, нөхцөл байдлыг нь сайн мэдэхгүй байхад өөрийнхөө ойлголт болон мэдрэмжээр л аливааг шүүхэд хүргэдэг. Ийхүү бардамнал бол эцэст нь итгэлийн тусгаарлал ба ухралт гэсэн үр дүнг бий болгодог. Бардам хүн сурч чадахгүй учраас ухрахаас өөр аргагүй, мөн хинэнч түүнтэй хамт байхыг хүсэхгүй учраас тусгаарлагдан ганцаардалд хүрэх болно. Бурхан хоёр чих нэг амийг өгсөн шалтгаан нь хэлж ярихаас сонсоход илүү түргэн байх ёстойг бидэнд зааж өгөхийн тулд юм. Хоёр удаа сонсож нэг удаа яривал илүү зөв зохимжтой зүйлийг ярьж чадна. Тунгаан бодолд даруй байдлаас суралцхуй байлаа.